За бүгдээрэнд нь энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр та нартайгаа байгаллаас мэдчилж байна. За өнөөдрийн бидний ярих подкаст гэх юм уу бичлэг маань ад жаргал, урам зориг, хүсэл мөрөөдлийг дуудан авчрах ийм амьтан шидтэй увдистай үгийг хамтдаа хэлье гэж бодлоо. За тэгээд та нар маань дагаад хэлээрээ тэгээд хэлэхдээ үг амьтаа гэдгийг бас маш сайн чин сэтгэлээсээ мэдрээсэй гэж хүсэж байна. За ер нь л тэгдэг шүү дээ. Орчлон ертөнц хөг авианаас бүтсэн анхны аялал ом аялал гэж тэгдэг. Ам болон ом гэдэг үг манаас амин чанарын хувьд нэг гэж бас үздэг юм байна лээ. Тэгэхээр үг бол амьтай. Тэгэхээр хэдүүлээ сайхан үг хэлээд сайхан зүйл сонсоход бидний сэтгэл яаж уярч хайлж урам зориг авдаг бэлээ. Тэгэхээр түүнтэй адил бид нар өөрийнхөө эд эрхтэнд бас сайхан үгсийг хэлж явъя. Гол нь энэ зүгээр нэг одоо илээд өнгөрөх үг биш. Маш амин чанартай, язгуур чанартай юм өгнүүд байгаа шүү. За тэгээд илгэнд үг хэлнэ. Илэг, зүрх, дэлүү, игэм, бөөр, тархинда маш сайхан эрчмүүдийг тосож авъя. За тэгээд илэг баясгах, илгийг дэвтээх үг маань баясгалан гэдэг үг байгаа. Баясгалан гэж хэлэхэд таны илэг дэвтэж, илэг баярлдаг байх нэ. За илэг гэдэг эрхтэн маань бидний бас маш их сэтгэлийн эрхтэн байдаг. Бидний уламжлалт өвөг дээдсүүд маань ч гэсэн хэлдэг илэг дэвтэх, илэг баярлах, илэг инээх, илэг цочим тий маш олон илэгтэй холбоотой хэлц үгийг сэтгэлийн одоо тал болгож ашигладаг. Тэгвэл илэг гэдэг маань баяртай, жаргалтай байхад баясдаг юм эрхтэн байх нь л тий босод эрхтнийг одоо харьцуулах юм бол тэгээд гунигтай гомдсон за тэгээд баяр жаргалын эсрэг юм төлөвт байх юм бол илэг одоо илэгний үйл ажиллагаа л моддаг. За манай одоо монголчуудын хамгийн их өвчлөл авж байгаа эрхтэн бол яахын аргагүй илэг байгаад байна. Бид нар их гунигтай л байна гэсэн үг юм да. Баяр жаргалгүй л байна гэсэн утгатай. Тэгэхээр хэрвээ таны ойр орчим магадгүй та гунигтай баяр баясгалгүй байгаа бол баясгалан гэдэг үгээр илгээ жаргаагаарай. За тэгээ хамтдаа хэлье. Илгэн дээрээ төвлөрөөд баясгалан гэдэг үгийг хэлье. 1 2 3 баясгалан 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 баясгалан. За хамтдаа хэлье. Баясгалан 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 баясгалан. За дараагийн үг маань зүрх ангаах юм үг байгаа. За бидний зүрх бол маш их ачаал донд бол байдаг. Айдаг, түгшдэг, сандардаг, имээдэг гэх юм уу тий. Тэгэхээр зүрх маань өөрийнх нь хүсэл бол үрд мөнх цохилохыг хүсдэг. Одоо цохилхон гэх юм уу амьд байхыг бол хүсдэг. Тэгэхээр зүрхийг ангаадаг үг маань чи мөнх гэдэг үг байх нь. Чи мөнх гэж хэлэхдээ өөрийгөө болон өөрийнхөө зүрхийг хэлж байна гэж төсөөлөөрэй, бодоорой. За зүрхэн дээрээ анхаарлаа хандуулаад зүрхэн чи мөнх гэдгээ хэлж хайрлая. Өөртөө хэлье.
чи мөнх, 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 чи мөнх. За. За дараагийн үг маань тэн чин. Тэн чин буюу одоо урам зориг өгдөг. Дэлгүүн маань бас их урам зориг дутагддаг. Тэгэхээр өөртөө болон биендээ тэнчин гэдэг үгээр урам зориг өгье. За. Дэлгүүн дээрээ анхаарлаа хандуулъя. Таны сүнс ухамсар дэлгүү гэдгийг таньж байгаа, мэдэж байгаа. Дэлгүү гэж хэлэхэд л та өөрийнхөө дэлгүүтэй холбогдно. Угаасаа танд бий. За. Тэн чин. 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 За тэн гэдэг маань тэнгэр гэдэг үгийн тэн язгуурын холбоос үг байгаа. Маш гүн утга агуулгатай. Тэн гэдэг нь ингэж бас задардаг. Чин гэдэг чин үннийг бас илэрхийлж байгаа. За. За дараагийн үг маань маш гоё сайхан үг. За энэ үгийг хэлэхэд бид нар цаанаасаа л угаасаа л жаргал төрдөг. Энэ бол жаргал гэдэг үг. Тэгэхээр өвчүүн дээрээ төвлөрөөд жаргал гэдэг үгийг хамтдаа сайхан хэлье. За өвчүү гэдэг маань яг энэ цээжин орон зайг бол илэрхийлдэг байгаа. За тэгээд сайхан жаргал гэдэг үгийг хамтдаа хэлье. За өвчүүн дээрээ анхаарлаа хандуулаад жаргал гэж хэлье. Жаргал, 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 жаргал. За хамтдаа ижил хэм нэгдүүлэх үүднээс дагаад хэлээрэй. Жаргал, жаргал, жаргал. За дараагийн хэлэх үг маань зориг. За зориг гэж хэлэхэд таны айдас болон жихүүдэс гэх юм уу? Ийм сөрөг эрчмийг бол задалдаг байгаа. За тэгээд айдас гэдэг үгээр айдсыг үргээж богшмолыг арилгах үүднээс зориг гэж хамтдаа хэлье. Чин угаасаа зүрх сэтгэлээсээ дагч хэлээрэй. Зориг, 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 зориг. За маш сайхан эрд зориг нэмэгдэж байгаа мэдрэмжийг авч байна. За дараагийн үг маань ялалт. За ялалт гэж хэлэхэд тарны бөөр баясаж жаргаж байдаг.
Юу гэхээр бөөрийн одоо бөөр маань их өөрөө усан мах бодтой эргэтэн байгаа. Ялагдал гэдэг зүйл маань бөөрөнд сөрөг эрчимтэй болдог гэх юм уу? За эрэмгийн зоригтой дайчин бай гэвэл бөөрөн тэтэх нь гэсэн үг. Тэгэхээр бөөрөндөө ялалт гэдэг үгийг хэлснээр таны бөөр эр зоригийн одоо эрчмэнд итгэгдэж та цаанаасаа л тийм зоригтой ялагдашгүй хүчтэй байна гэсэн үг. За хулчаар дорой гэх юм уу ийм сул талууд байвал та ер нь манай монголчууд жишээ ер нь л эр зориг гэдэг зүйл маань бас их дутагдаад байгаа. Тийм учраас бөөрөндөө эр зориг авах үүднээс ялалт гэдэг үгийг хамтдаа хэлье. За дагаад хэлээрэй. Ялалт, ялалт, ялалт бөөрөн дээрээ анхаарлаа төвлөрүүлээрэй. Ялалт, 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 ялалт. За бөөрөн дээрээ анхаарлаа төвлөрүүлээд өөртөө ялалт гэж хэлье. Ялалт, 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 ялалт. За ялалт гэж хэлснээр таны бөөрөнд хоримтлагдсан маш олон төрлийн сөрөг эрчмүүд бол арилснаа. За дараагийн үг маань маш гоё үг байгаа. За энэ үг маань яана. Баатар гэдэг үг. За баатар гэдэг үгийг хэлснээр таны игэнт хоримтлагдсан хар муу үг, хараал, жатаг. За тэгээд сөрөг бүхэн таны игмээр орж ирдэг. Игэн дээр бол маш олон төрлийн зөнгийн холбоосууд бол байдаг. Тэгэхээр зөнгүү байна, мэдрэмжгүй байна гэж байгаа бол таны игэн бол бохирлогдсон байна гэсэн үг. За бохирлогдсон буюу богшмолтой, сөрөг эрчмийн хураас хоримтлалтай байна гэсэн үг. Тэгэхээр баатар гэдэг үгийг хэлээд өөрөөсөө хар муу зүйлийг биесээ хөөн гаргая. За мөн дээрээс нь юу байгаа? Амаар дамжиж буюу хин нэгнээс хар муу үг сонссон хин нэгэнд бас хар муу үг хэлсэн бол баатар гэдэг үгээрээс давхар арилах гэсэн үг. За тэгээд баатар химээх сайхан үгийг өөртөө хэлье. За салхитай байгаа учраас би жоохон хөдлөд байгаа шүү. Шүүгээрээ. За 1 2 3 баатар, 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 баатар. За одоо сэцэн. За сэцэн гэж хэлэхэд таны тарих дагж сонсголын тархины хэсгүүд маань игдэгчиж
тэнд байсан одоо бас хар муу сөрөг ирчмүүд задран арилдаг байх нэ. Хар муу муухай үг. За тэгээ бусдаас исэн сөрөг зүйлсийг сэцэн гэдэг үгээр тайлдаг байх. За тэгээд хамтдаа сэцэн гэдэг үгийг хэлээд тархин дээр төвлөрч өөрөөсөө бусдаас ирсэн болон өөртөө хэлсэн муу сөрөг ирчмийг хамтдаа гаргаж арилгая. Сэцэн, 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 сэцэн. За маш сайхан салхилж байна. Бид нар нэг салхилахаар бороо орохоор за бүр аянгнаас хүртэл айдаг шүү дээ. За галаас бас айдаг. Гэвтэл мөн дээрээс нь бас их далай ус. За ер нь л гэхдээ далайд дуртай гэхдээ бас их уснаас их айдаг зүйлүүд байдаг тий. Гэтэл эдгээр зүйлс маань бид нарын маш тийм эд эрхтний торгон нарийн холбоосыг үүсгэж байдаг байгалийн ийм үзэгдлүүд байдаг байх нь л тий. За аянг буухад бидний тарих гавл бас аянгны одоо гэрэл цагаан эрчмүүд, цагаан алтан эрчмүүд бууж бидний тарих оюуныг эрэмгий одоо дайчин, зоригтой, хүчтэй байлгадаг. Тэгээ аянг маань бас бидний маш том засал хийдэг өгнүүдийн бас нэг аян гэж хэлэхэд бид нарыг бас бид нар гэдэг нь одоо та бүдийг бас хэлж байгаа шүү. Хүнийг хар муу зүйлээс бол тайлдаг байгаа. Маш хүчтэй. Өмнөх дугаарууд дээр үзсэн бол галын одоо үүдгэгч нь аян гэмаа гэж хэлж ирсэн тий. Тэрнтэй адилхан гал гэдэг бол хайрын одоо үүдгэгч, одоо хайрын анхдагч нь бол галаас үүдэлтэй гэх юм уу. Тэгэхээр үүдгэгч аянга маань бидний тархинд бас маш их шимт хижээл гэж одоо хэлэх юм уу? Зүйл болдог байх нэ. За далайтай бас ойр байстаар бид нарын бас далайн юм далай руу харахад усны давалгаа байдаг штэ. Яа тэр нэр нь орж ирдэг вэ? Усны жирэлцээтэй тэрийг харахад бидний бас нүд баясаж нүдний мэлмийн дэх одоо нүдний мэлмийн бас талархаж байдаг. Бас зөн маань бас сэргэж байдаг бах нэ. Та нар бас их сонирн сонсогдож магадгүй одоо ус гол хараад хүн ингээл увдас шидтэй болчт юм уу? Тарих гавл нь ингээ ажиллаад зэн мэдрэмж ухаантай болчт юм гээд. Энийг өвсгөх үнэхээр арга байхгүй. Яагаад тэгэхээр хамгийн анхны эс бол уснаас, далайгаас одоо жижигхэн туслаас бид нар угаасаа л 1-т 2-т олон эст гэл замагнаас үүдэл за тэгэл хуваарь газрын амьтан болол явсан шүү дээ. Тэгэхээр бидний өвдгөгч үүслийн их үүсвэр бол яах аргагүй ус гол мөрөн бол бидний одоо ижи аав мөнөөсөө мөн. Тэгэхээр анхны өвдгөгч рүүгээ бид нар нөлөмж болохгүй хар муу үг хэлэх нь үнэхээр зохисгүй. Одоо тэгэл зөндөл Японы эрдэмтэн Монголынхаа юмыг сонсохгүй байлаа гэхэд Японы эрдэмтдүүд тэр баталцал байгаа шүү дээ. Усанд сайхан үг хэлэхэд усны тал ингээ өөрчлөгддөг юм байна гэд. Тэрнтэй адилхан бидний бие 70% нь ус, гаршаа. Тэгэхээр ямар нэгэн байдлаар сэтгэлдээ одоо гомдол, зөвхрөл, гуниг, уйтгар, айдас төвшүүрийг авч явахад бид нарын биеийн аль нэг хэсэг тийм хоримтлал үүсч идэг. Тэр бол энийг одоо үүсгэх
хүн байхгүй л болов л гэж бодож байна. Тэгэхээр амттай сайхан шидтэй өгнүүдээ хэлээд өөрөөсөө ингээд засал хийгээд явж баяа гэж бодож чинь. Тэгээд та нар манаас сэтгэлээ хуваалцаарай. За тэгээд өнөөдрийг баяр жаргалд өргөх, урам зориг авах сайхан үгсээр өдрийг өрнүүлж байна. За талархлаа, баярлалаа.